За 95-ын 2 дахь дугаар эхэлж байна. Хүүхдийг бүр гидсэнд байхад нь яаж хэрхэн шинжихээс ихсүүлээд хүүхдийн онцлогийг 7-наас хүртэлх хугацаанд нь хэрхэн мэдэх боломжтой. Одоо ирээдүйн ажил мэргэжил бүр сүнсний зорилго даалт тухамсар өмнөх насныхан ч мэдээллийг хүртэл ямар аргаар авч болдог байсан талаар энэ 7 авралтын шинжээ гэдэг номноос товчилж хүргэж байгаа. Тэгээд түрүүчийн дугаарт болохоор эхний бүлгээс жирэмсэн байхтай их өөрийгөө ажиглаад ирээдүйн мэргэжлийг тодорхойлох боломжтой талаар ярьсан. Одоо бол 2 дугаар бүлгийн энэ сэдвүүд дундаас ихэс хадгалах арга болоод ширэглэх арга гэсэн хоёрыг товч хүрэхээр сонголоо. Эхчүүд маань жирэмсэн байна, удахгүй төрөх гэж байгаа. За ийм үе дээр явж байгаа. Тэгвэл энэ дэр нэг товч хүртний талаар ойлголтыг бичсэн байна. Тэрийг хэлээд өгчээ. Төрөх төхөж буй ээжүүдийн үндсэн 7 хүрд маань тэгш хэмтэй жигд эргэж байх юм бол 9 минд амарчих гол суурь нь болтгоо гэж байгаа. Хүрд болгон энэ төрөх явцад өөр өөрийн гэсэн онцлогтой, зориулттай байт юм бэ. За одоо жишээ нь үндэс хүрд гэх юм бол одоо ахар сүүлний хэсэгт байгаа. За энэ нь болохоор ургийн хөгжлийг хариуцсан тогтоох үүрэгтэй гэж байна. Энэ хүрдэнд төрөх үеийн өвдөлтийг тесвэрлэхэд гол дэм болж байдаг. Уг хүрдийг идэвхжүүлэхийн тулд эр нөхөр нь гарын илч дулаанаар эхнэрийн умдаг тушаа хэсэгт тогтмол төөнөн илж өгөх хэрэгтэй бөгөөд энэ үед хэвлий идэх үртэйгээ ярилцсан эцгийн хэмээр тэтгэвэл нэн сайн гэж байна. Үүнд өрийн эцгээс өөр ирэх хүмүүн хүрхийг цээрлэнэ. Учир нь эцгийн узуур эсийн хэмийн мэдээлэлд өөрчлөлт орох гэм бий гэж байна. Умдгийн заяагч хүрд нь ургийн хөгжлийг хариуцах үүрэгтэй. Иймд энэ хүрд идэвхтэй байвал олон төрөх чадвартай төрөх үйл явц зовир багтаа байдгаа гэж үзэх юм байна. За энэ хүний нөгөө хүрдийг хардаг хүмүүс байдаг те, хүний одоо төсгийг хардаг, яаж эргэж байгааг нь хардах чадвартай хүмүүс байдаг те. За тийм хүмүүс бол тэгэхээр хүндрэл багтаа байхыг те хараад хэрлэх боломжтой юм байна. За арай дээшлээд өрчхөн хүрдтэй хүүс орчин байрладаг. Энэ нь төрөх үйл явцад шаардагдах шүүрэл зохицуултыг бүрдүүлж өгдөгөө гэж байна. За наран сүлжээ хүрд буюу энэ чэйжн харалтай байгаа. Дүлхэц болж байдгаа гэж байна. За зүрхэн хүрд болохоор төрхүүн эрсдлийг бууруулан хэвийн байлгахыг гол суурь болгодог. Хоолон хүрд нь наран сүлжээ хүрдэнд хийн судлаар дамжиж илүүтэй хүчийг гаргахад дэм нөлөө болж байдаг. Мэлмийн хүрд оройн дээд титэм хүрд нь энэ биеийн дотоод шүүрлийг хариуцаж төрөх үйл явцад зохистой дохио мэдээллийг нуруу дагах мэдрэлийн суудлын орон зайд жигд тархах боломжийг олгодог. Ингэснээр хүрд бүхэн харилцсан бие биеэ дэмнэн үйлчилдэгэ гэж байна. Иймд за энэ хамгийн анхааруулжтай. Төрөх хугацаа ойртохын цагт ээж болох хүмүүс сэтгэл санааны хувьд тогтун байж хүрд бүрийн үйл ажиллагааг амьсгалын дасгалаар дэмнэн бэлтгэж бодол оюунаа тэгшитгэх хэрэгтэй. Эхийн ангир уурга нь дархлааны суурийг тавьдаг учраас амлуулах нь тун чухал. Балчир өөр мэндэлснээс хойш 5-10 минутын дотор ихсээс шаардлагатай шимт ижээлийг зүрхний хэмээр солилцсон авч хүн өнгөн тунгалагшин цайрахын цагт хүн судлыг дасалж болно гэж байна. За тэгэхээр төрөх төхөөд ирэхээр ээжүүд маань нэг төрлийн бясалгал юм да те. Амьсгалын дасгалаараа тэр хүрдний хэсэг болгон дээрээ те төвлөрөөд доктортой жигд ажиллаж ийн гэж дотроо төсөөлөд бясалгах л гэж бол яг энгийнээр ойлгож болох. Энэ бол нэлээд үр дүнтэй байх магадлалтай. Яагаад гэхээр би нэг аураад үзүүлж хагаад өөрийнхөө тэр аураа биеийг томорж ийн гэж төсөөлөөд хэсэг хугацааны дараа эргээд авраад үзүүлэхэд ялцчгүй миний төсөөснөр томорсон байсан. Тэгэхээр хүрдүүдийгээ жигд сайхан ажиллаж гин гэж төсөөлж бясалгал хийх нь бол амьсгалын дасгал болон сэтгэл зүйн бас тайван байдлыг олгох ач холбогдолтой гэж бодож байна. Тэгээд хүүхэд дөнгөж мэдлэнгүүт нь ангир уургийг бол амлуулах нь чухал. Дээрээс нь хизээ хүн судлыг дасалж болохгүй гэхээр 5-10 минутын дараа хүн өнгөнд тунгалагшин цайрахын цагт гэж байна. Шууд гарангуут нь дасалж болохгүй байх нь шүү дээ. 5-10 минут гэдэг нь ихсээс шаардлагатай шимт ижээлийг зүрхний хэмээр солилцсон авдгаа гэж байна. За хүүний байдлаар бас хүүхдийг шинжиж болдог байх нь.
Хүү мошгирч зангирсан байвал энэ үрийн дотоод сэтгэл орон зайн ижээ аавтайгаа гүн дотн байхын шинж байж болтгоо гэж байна. Тод бараа өнгөтэй байвал эхээс илүү сайн шин тижэл авсан бөгөөд биеийн тийнхээ аримтай үр байна гэж үздэгээ гэж байна. Толгой тэрүүгээрээ бус бүхсэн биеэр төрүүлж мэндэлсэн үрс олон үйлийг нэгэн зэрэг хийх чадамж нь ариун байдаг гэж шүү. За үр мэдлээд нэг хавар хүртлэх энэ хугацаанд буюу нэг нас хүртэлхтэй хугацаанд эцэг эхийн үрдээ гаргаж буй зам байдал дадал үйлдэлээс хамаарч тухайн хүүхдийн зан төлөвийн суурь тавигддаг. Нэг нас хүртэлх хугацаанд гэж шүү. Өөрөөр хэлбэл ээжүүд хүүхдийнхээ зан чанарын урлаач гэж ойлгуул цохилтой. Бачир өөрийнхөө ухамсарыг олох хүртэлх няраа цагт гэр бүлийн уур амьсгал хамгийн чухал нөлөөтэй байдаг. Учир нь няраа хүүхдийн ухамсар нэгч бих тусааж амжаагүй цагаан цаас лугаа адил цэвэр байдаг. Ийм дүрийг шинжих гэхээс илүү өөрсдөө шинжих хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёр бие биенийхээ гаргаж буй үйлдэлд ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаа анзаараарай гэж байна. Тэгэхээр ерөөсөө л бид нар нөгөө ухаан орсон цагаас нэг харилцаа хандлага анзаарч эхлэх гэдэг штеп. Одоо ухаан орчлоо үг хэлээ бодолцож гэдэг юм уу те. Тэгэхээр энэ нь бол бүр төрхөөс ихсүүлэх юм байна. Бараг магадгүй гисэнд байхаас нь эхлүүлээд ээж аавын харилцаа, гэр бүлийн уур амьсгалтай бие биендээ гаргаж буй энэ хариу үйлдэлүүд нь яг нь нөлөөлөд эхэлждэг байх нь. Бүр төрсөн эхний өдрөөс ихсүүлээд тийм үү. Хүүхдээ одоо хэлд орсон ороогүй бүхэл үг үйлдэлээ сайтар хинжаах хэрэгтэй болж таарч байна. За ихэс хадгалах тий ихс нь ураг бүрлдэх үед эхэлж өссөн урагт хэрэгтэй шин дижил хэрэгцээд бүхний хүүгээр дамжуулан хангаж өгөх төр эрхтэн юм а гэж байна. Их үрийн холбоос болох ихсийг хадгалж авах хэрэгтэй. Энд балчир үрийн узуур эсийн мэдэл байх тул хожимын цагт ам бие заяаны мананд чухал зүйлсийн нэг болтгоо. Иймд эрт цагт ихсийг машид нандинан хадгалж үлдээх ёсон байсан. Ихсийг 3 хувааж хадгалдаг. Одоо л дөнгөж шинжлэх ухаанаар энийг дотолсон байгаа тий. Бидний өвөг дээдс хэдэн мянган жилийн өмнө одоо энэ ухааныг мэддэг байсан бол шинжлэх ухаанаар бидний одоо өнөөгийн хүмүүс бол ихсийг хадгалах нь тий ирээдүйд маш хэрэгтэйгээд ихсийн банкнд хадгалуулдаг болсон байгаа. За тэгэхээр манай өвдөс 3 хуваадаг гэж байна. За эхнийх хэсэг нь болохоор уул усны тамга гэж нэрлээд үрийн мэндэлсэн нутаг орон хангаад наран ээвэр газрыг сонгож ээж нь энхэн нутагт нэгэн ам үр балчир мэдлээ хэмээн уул усны эзэн савдгуудад мэдүүлэн заяа тавилангийн дэмнэж хайрлах тун хэмээн нохоо шувууны идэж болохоос хамгаалan хөрс шороонд сайтар болж оршооно гэж байна. Энэ тус орон ханхаад үрийн узуур эсийн мэдээллийг тамга болгон үлдээдэг. Тухайн үр хожим хэмийн дутагдалд орвол төрсөн нутгаа зорж өөрийн ихсийн хэмтэй хөрс шороонд эргэж хөрвөхөд дүүргэлтийг нь тэтгэж өгөх зан үйл болтгоо гэдэг чинь. За тэгэхээр тухайн хүүхдийн хөрсөндөө хадгалж ийн гэж үзэх юм байна. За дараагийн хэсэг нь болохоор хоёр дахь хэсэг нь болохоор хишгийн богц гинэ. Борцолж хатаан хишгийн богц буюу даалгын уутанд цэвэр даавуунд тусгайлан ороож голомтондоо үлдээнэ. Энэ нь үрийн заяа тавиланг нас бий гүйцэх хүртэл нь бүтэн байлгахыг бэлэгшээнэ. Мөнтэй амны хишиг бүтэн мөртэй байхын ерөөл болно. Голомтод үлдээж хадгалсан ихэс хожимын цагт ямар нэгэн байдлаар хэрэг болдгоо. Жишээ нь нэгэн үр алс холын нутагт аж төрж унсан газар угаасан ус болох төрлөх нутгаа эргэж чадахгүй байгаа тохиолдолд энэ төрсөн газар нутгаасаа авч чадахгүй байгаа тэр эрчим энерги нөхөж авахд хишгийн богцонд байгаа ихс нь бол хэрэг болдог байх нь. Түүнээс багавтар хэмжээгээр нунтаглан авч аршаанаар даруулан хүртэж болно гэж байна. Өөрийн тэр ихсийн хоёр дахь хэсгийг борцлоод даалгын уданд хатаацсан байгаа тий. Тэрийг ингээд их нутагтаа биш бол тэр даалгын уднаасаа багахан хэм аваад нунтаглаад усаар даруулаад ингэж хэрэлж болох нь байна. Одоо эрчим хэмээ тэтгэж гин гэсэн үг, эрүүл мэндэд тэтгэж гин тий. Тийм байдлаар хэрэлж болох нэ. За 3 дахь хэсэг нь болохоор сахиул гэж байна. Хамгийн сүүлд үлдсэн хэсэг нар саранд хатааж нунтаглан ам биеийн манай сахиул болгон зөөх хүчээр бий гэж байна. За бас ялгаагүй борцлоод тэрийг нунтаглаад сахиул болгож зөөх хүчтэй. Хүний анхны сахиул
сахиусанд үнэт чулуу элдв юмс гэхээс илүүтэй ихэс оршоосон байвал зохилтой гэж байна. Орон хагаан эрчим хэмийг сахиусанд нь урьж оршоохын тулд эцэг их нь халуун амьсгалаараа шившин сүмшиглэж өгнө. Энэ он цагийн уртад хувьсаж өөрчлөгдөн эсхийн үнэг болон хуурчээ гэж байна. За тэгэхээр сахиусыг яах нь усанд ингээд норчихгүй тийм байдалтай хийх нь байна. Тэр нь бол явандаа яах нь нөгөө үнэг болсон байх нь. Тэр үнэгний дээдлэлт ингээд 5 үнгийн тийм дүрс байдаг да гурвалжин дүрс. Тэр чинь бас маш их учиртай юм байлээ. Тэр хүүхдийн ерөөсөө л за төрсний гэрчилгээ гэж хэлж болох зүйл. Гурвалжингийн одоо өнгөнүүд нь одоо хаана байрлах юм гурвалжин дээшээ доошоо байрлах юм уу гэдгээс шалтгаалаад яг тухайн хүүхдийг илтгэж идэг тийм зүйл юм билээ. Яг тэрийг яаж нарийн урлах талаар бол энэ номон дээр бол байгаа. Тэгэхээр тэрийг та бүхэн номоо аваад өөрснөө хийгээрэй. Тэгээд тэр үнгэндээ яах нь бид нар хөвчлэн одоо энэ хүүнийхээ 3 дахь хэсгийг хадгалдаг байсан болж таарж байгаа. Хэрвээ нэгсийг хадгалж авч үлдээгүй бол яах вэ гэд асуусан чинь ах эгчийнх нь хэсгийг авч үлдээгүй ч гэсэн яг дүүн төрдөг ч юм уу тэр үед дүүгийнх нь ихсээр бас энэ домыг саяны энэ 3 үлдэж байгаа домыг бас хийх боломжтой гэж байна. Одоо даалгын утанд нь хийх ч юм уу эрчим хэм өгөх гих мэтчлэн за ийм зан үйлийг бас хийх боломжтой. Яг тэгэхээр нэг ийм эхийн савнаас төрж байгаа учраас их агуулж байгаа мэдээлэлтэй энергийн нөлөөлөл нь бол нэлээд ойролцоо баг ижилхэн байна гэж би ойлгосон. Ихсхүүг хэрхэн арчилж авах вэ гэсэн чинь ихсийг усаар булхуулан цэвэрлэж цусыг нь хөрс шороонд шингэнэ. Элдвийн бохирдол бусад зүйлтэй хойж юр болохгүй. Үүний дараа ихсийг 3 хэсэг хувааж болно. Өнөө цагийн үрс балчрууд нь нийт даяараа өвчлөлтөнд өртөх болсны нэгэн шалтгаан нь магад энэ үрсийн ихс хүйг ёсчлон хадгалан үлдээж чадаагүйтэй холбоотой гэж байна. Төрх эмэлгүүдэд ихсүүдийг нэг дор хураан ямархан байдлаар задлан бууг мэдэнгүүч ил үрсийн ихс элдв буртагтай газар гээгдэн холцсноос улбалж нийт даяар нэгэн ижил өвчнөөр эрэгдэх учир шалтгаан гарсан байх боломжтой гэж энэ чанаад эдс хэлсэн байна. Тэгэхээр магадгүй юм хот газар бол өстой жинхэнэ яаж устгалд оруулдгийг одоо сайн мэдэхгүй юм. Тэгэхээр төрж байгаа эхчүүд маань цэвэрхэн энэ нэгсийг бол ууг нь болдог бол авчмаар л юм байна. Тэр угаагаад угаасан усаа бол хөрс шороонд шингэнэ гэж шүү. Зүгээр шууд крант руу ч юм уу бохирын хоолоогоор бол урсахгүй юм байна. Тэр урсж байгаа ус маань одоо яг бохиртой нийлээд явах учраас бас л нөгөө нэг буртаглагдана гэдэг нь болох гэдэг нь л та. Бохирдно гэдэг нь болох гэдэг. Тэгэхээр одоо хэсэг шууд л одоо яадгийн цэвэр утанд аваад өөрснөө л аваачиж угааж ингэж хадгалах тийм арга хэмжээ авах хэрэгтэй. За хэрвээ говь нь утагт байвал одоо яаж хадгалах ёстой вэ гэж асуусан чинь удаан жил ургасан тэмдэг болох ус ногоон бүс бүхий үржил шимт газар нь байна шүү дээ. Говь цэлийн заг, жигд, сухай, тоороо гих зэрэг моднууд ургадаг тэнд аль нэг модны сүдэрт үнцийг нь гимтээлгүйгээр хүүхдийн ихсийг хөрсөнд оршоож залнаа. Нутгийн ардууд ихс оршоосон газрыг милааж ургамал мод нэмж тарьж ургуулдаг байсан. Иймээс говийн баян бүрд нь олон хүүхдийн ихсийг ихсийн тамгат нутагт бол ардууд нь энэ газрыг огш шимтэй байлгахын төлөө хөлийн аваа босгож хариуцан хамгаалж иржээ. Тэгэхээр одоо байгаа зарим баян бүрд ой шуган бидний өвгд эцсийн нүр их хөдөлмөр байж дээ гэсэн чинь тийм ээ. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн овоо гэж байдаг. Тэр нутагт ард иргэдэн балчрын ихсийг оршоох нэгэн газартай байх бөгөөд энэ нь он цагийн уртад үрийн овоо болчихсон. Монголчууд бол овоог боснуулж нураахыг ихэд цээрэлдэг ард түмэн. Үүний нэг онц нь нутгийн ардууд үрсийнхээ ихс оршоосон газрыг хамгаалахын тулд уул усны эздээс манаа хүрсэн орон зайг нь зэхэж үрийн овоог босгодгоо гэж байна. Тэгэхээр нэг хүмүүний орон зайд нэг бүлтийн ихсийн асуудал гэхээс илүүтэй отог омог аймгийн хэмжээний асуудал тул олонний дэмээр үрсийн заяаг манахын тулд үрийн овоо босгож ирсэн түүхэн уламжлал нь тийм учиртай. Он цагийн уртад аримтай хүүхдийн хим хуран чуулгад балчир үрсэд ээлтийн нэгэн овоо болон бодижин бижнэ. Үрийн овоог нь зөв сайхан шүншиглээд
дахиж тайж ирэхэд даалт нь үрс болоод цаашдын уран удамд ч дэм болж заяаг нь тэтгэн дэмнэж байдаг юм аа. Нутгийнхан тэр болгон үрийн овоо гэж нэрийдэхгүй. Явуулын хүмүүс үзвээс хилийн овоо л гэж харна. Гол нь энэ нутгийг суурин газар болгож болохгүй. Усны зангилаатай юм, догшин эзэн цавдагтай юм гих дуудлагыг өгөх нь чухлаа гэж байна. Тэгэхээр энэ тухайн газар нутаг болгонд те олон хүүхдүүдийн ихсийг оршоодог тийм газартай байж таарч байна те. Тэр газараа ямар нэгэн байдлаар нөгөө онгичуулахгүй те ухуулахгүй тийм байлгахын тулд овоогоор хамгаалдаг байсан байна. Тэгээд тэр газрыг яг тийм овоо гэж хэлэхгүйгээр нууцлаад тэгээ энэ бол догшин газар гэж одоо хэлгэнэ шүү дээ. Догшин усны зангилаатай хурж болохгүй гэдэг те ямар нэгэн суурин газар энд бий болгож болохгүй те ухаж сөнхөж бол бүр болохгүй гэсэн тийм одоо агуулгыг тараагаад одоо цууг тараагаад гэх юм уу те тийм байдлаар энэ овоог бол нутгийнхан хайрлж хамгаалж байдаг гэсэн үг юм байна. Тэгээд тэр овоо нь маш олон хүүхдийн одоо эрчим энергитэй ихсийн эрчим энерги шингэсэн учраас эргээд одоо үр хүүхэд хүсэж байгаа ч юм уу те эргээд тухайн нутгийн ур хүүхдүүдийн одоо хувь заяад илүү одоо нэг эргээр нөлөөлдөг юм овоо болж хувирдгийн байна эрчим хэмийнхээ хувьд. За тэгээд ширэглэх аргыг товчхон. Хүмүүний зүрх нь галан хэмтэй гэрийн эзэн гэрийн эзэгтийн зүрхэн хэмнэ галан хэмтэй нэгдмэл байх учиртай. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бие биеийг их хайрын эрчим долгион нь гал голомтод итгэж байдаг гэж байгаа. Нөгөө голомтын засал те галын засал гэж яриад байдаг. Энэ тэр бол ерөөсөө л ээж, аав, үр гэсэн юм гурван заяанд төрсөн хүмүүс нь өөрсдийнхөө нөгөө заяаг хичээгээд явах юм бол голомтын засал болчдөг, галын засал болчдөг гэж бол онгодууд ярьдсан байлээ. Бид нэг юм тусгаалan ингээд галын засал масал хийлгээд байх шаардлагагүй тий. Аав нь аав хүн шиг, ээж нь ээж хүн шиг, хүүхэд нь хүүхэд шиг тий. Ёс зүйтэй бие бинийгээ хүндэлсэн тий халуун дулаан ийм хайрын уур амьсгалтай л байх юм бол тэнд заавал засал хийлгээд байх шаардлагагүй гэж бол үздэг. За тэгэхээр дөнгөж төрсэн хүүхэд маань те ямар нэгэн зүйлээс бол айж ичээд ингэсэн байгаа тохиолдолд бид нар бол монголчууд бидний өвөг дээдэс ширэглэх ёс гэж байдаг тийм. За ингэхдээ хамгийн хялбар арга нь болохоор байгалийн бор давсыг галд хийчихэр час хийж дуурдаг тийм. Бор давс нь эрчим хэмийн хувьд гал дэмнэгч шороо махан бодтой байдгаа гэж байна. Яагаад давсыг ашиглаж байна гэхээр давс нь болохоор эрчим хэмийг өөртөө шингээх тийм үүрэгтэй байдаг. Одоо бид нэг аимшиг кино өдөр харсан бол давсыг их ашигладаг та тий. Одоо нэг сүнс сүдрээс хамгаалах та давсан хүрээ хийгээд идэг маань энэ хий биетүүд тий чиглэг тийм газар илүүтэй итгэвчдэг гэж үздэг юм байлээ онгодууд яриагаар бол тэгэнгүүт давс чинь нэгдүгээрт чигийг шингэн дээрэс нь эрчим энергийг бас шингэн гэсэн үг. Тухайн гэрт байгаа юм сөрөг эрчим энергийг давсанд шингээж ийн гэж төсөөлөөд тэгээд тэрийг галаар ууршуулж одоо химийн өөрчилж ийн гэсэн үг. Энд чинь нөгөө энерги хадгалагдах хуулаараа устж алга болно гэсэн бол ойлголт бол байхгүй. Зөвхөн өөрчилж ийн хувиргаж ийн гэж ойлгож болно. Тэгэхээр сөрөг энерги эрчимийг одоо галаар дамжуулж эерэг болгож ийн л гэж ойлгож байна. Монголчууд бол өөрснийгөө гал ус дүрсийг ашиглаад ерөнхийдөө заслыг хийчдэг байсан гэж байгаа. Бид нар нөгөө жилийн засал гээл цагаан сараар ном уншуулад байдаг шүү дээ. Дэлхийн оронд ерөн бол бид нар өөрөө өөрснийгөө яг энэ ярьсан саяны хэлдэг гал ус дүрсээр бол бүрэн засчих үг нь боломжтой юм байлээ. За тэгэхээр тэрний нэг хэлбэр нь болохоор ширэглэх арга байгаа. За 3 төрлийн ширгийн арга байна. За нэгдүгürt нь усан ширгийн арга гэж байна. Ширэглэх ёс нь үндсэн 3 алхамтай гэж байгаа. Хамгийн түрүүнд үрд мэдрэгдсэн саар хэмийг таньж мэднэ гэж байна. Дараа нь тайлал хийж юунаас болсныг нь мэдэж авдаг. Эцэст нь саар хэмийг хувирган голомтоос үргээх хэрэгтэй. Балчир үрсийн магна тэргүүнээс нэг алхмын зайд аяхтаа ус тавьж хөвж болох зүйлийг хөвлөнө. Ингэхдээ үзүүрт нь тэмдэг тавина гэж байна. Хөвж байгаа юмсын дайвалцах хөдөлгөөнөөр балчир үрийн айдас хэр ариун байгааг шинждэг. Үр 50 амгалан байх тусам хөв хөдөлгөөн тогтун байна. Үрийн айдас
ариун байх тусам хөв хөдөлгөөнд авилцаар тогтов гэж үзэхэд тэмдэг тавьсан үзүүр нь аль зөвхт байна. Тэр зөвхт нь тухайн усыг гэрээс авч гараад хөрсөнд шингээх аргаар үрийн айдас болоо докторгүй хэмээг үргээдгээ гэж байна. Усан ширэг бол хамгийн энгийн бөгөөд хялбар арга байдгаа гэж байна. За энэ бол хамгийн эхлээд хийж болох арга юм байна. За хоёрдугаар арга нь болохоор шорон арга. Эхний нэгдүгээр тийм усан ширгийн аргыг хийгээд хүүхэд тайвшрахгүй бол одоо энэ аргыг хэрэглэнэ гэж байна. Шорон ширэг гэдэг нь ерөөсөө сайн түрүүний ярьжсэндээ давсаар ширэглэх зан үйлийг бол хэлж байгаа гэсэн үг юм байна. Нөгөө шорон мах үттэй гэж байгаа давс маань. За энийг болохоор эцэг нь баруун гартаа давс атгаж үрийгээ нар гурамтай тойруулахдаа тавгүй төлж буй орон зай хэмийг давсан дээр татаж байна. Тэ давс руу татж байна гэж төсөөлөөд баруун гартаа давс атхангаа бас хүүхдээ ингээд нар зөв 3 эргүүлээд ингээд тэр давс руу тэр сөрөг зүйлийг шингэж байна гэж төсөөлөөд ингэснийхаа дараа давснаас багахан хэсгийг галын дүлэн дээр цацсан чимээсний дараа хүүхдийг гал дээр нар зүү гурамтай хураалж саар хэмээг галын тусламжтайгаар цэвэрлэж үргэнэ гэж байна. Гуравт нь болохоор тосон ширгийн арга гэж байна. Бидний үед өөхөн тос шар тосыг хар торох бүс давуун дээр тусааж илэрсэн дүрсээр ширэг хийдэг байсан. За энэ нөгөө нэг тугалгыг асуусан байсан. Ер нь тугалгаар бид нэр одоо хийгээд байгаа зүг гэсэн чинь онгодууд бол дэмжихгүй байлаа. Ягаад гэхээр хар тугалах хайлахтай нөгөө мөнгө устаа ойролцоо төрлийн тийм одоо хорт ялгаруулдаг юм байна л да. Тийм учраас бол тэрийг нэг ашиглаад ах нь бол зүү зохистой бишээ гэж үзэж байгаа юм байлээ. Бид нар нөгөө лааны тосыг усан дээр хийгээд идэг штэ. Энэ дээр болохоор яг нь шар тос өөхөн тос нэлийн элбэг байсан гэсэн үг. Тэрийг усан дээр биш хар торох бүс давуун дээр гэж байна. Тэнд үрийг хөсдүүлэх хэмээн дүрс гарч ирдгээ. Энэ үед дүрсийг сайтраажна. Хэлбэргүй арцгар янз бүрийн дүрс гарвал голомтын хэрүүл болон голомтод хамаарах хүн бүхний бодлын сэвийг харуулж байдгаа. Жишээ нь шинэхэн авсан тоглоомных нь дүрс гарч ирлээ гэж бодъё. Хүүхэд шинэ тоглоомноос айсан ямар асуудал байж болох вэ гэхээр голомтод ирэхээс урьдаар янз бүрийн лорон зайд байсан байж болох тул тэдгээр эд зүйлийг нь ариутгаад голомдоо багтаах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр нөгөө тухайн тоглоомондоо биш тоглоомонд шингэсэн одоо сөрөг эрчим энергийг яах нь ариутгах нь гэсэн үг юм байна. Одоо хувиргана, эрэг болгож хувиргана. Ямар гар дамжаад ямар орон зайтай сөрөг мэдээлэлтэй газраар дамжиж ирснийг бол мэдэхгүй учраас илүү нөгөө хүүхдүүд мэдрэмтгий байдаг учраас тэр тоглоомны дүрснээс илүү тэр тоглоомноос ялгарч буй эрчим хэмээс нь болж айж ичдэг болж таарж байна. Тэгэхээр тэр сөрөг эрчмийг одоо хувирах нь эрэг болгож иж одоо гэртээ авч үлдэх нь байна. За тэгээ ямар ч тач нэг дүрс гараад ирлээ те. Тэгвэл тэр дүрсийг одоо сөрөг хэмийг бодит болгоод гарч ирсэн юм дүрс байгаа учраас хугалж эмтэлж устгах ёстой гэж байна. Үүнийг хар өнгийн давуунд хийж өргөө гэрээс зайлуулахад болно. Хар даван совлон бооход гэрт тухайн хэм үлдэлгүй арилдаг гэж үздэг гэдэг юм байна. Ер нь бол хар өнгө нь бүх өнгөний нийлбэр байх тул хэм гихчийг сайтар богцолж байдаг гинэ. Ер нь л эрчим хэмийг өөртөө амар сайн татдаг гэж үздэг юм байна те. Одоо бид нар нөгөө 100 ч гэсэн хар өнгийн хувц өмсгөр илүү халаад байдаг шүү дээ. Тэгэхээр сөрөгч вэ, эрэгч вэ ямар нэгэн эрчмийг бол яах нь хар өнгө өөртөө сайн шингээдэг болж таарж байна. За тэгэхээр өнөөдрийн агуулга маань ингэж болж байна. За дараагийн дугаарт болохоор энэ 3 дугаар хэсэг үр заяа гэсэн хэсгээс энэ нь болохоор голомтын үр, инхрийн үр, тамгат үр. За тамгат үр гэдэг бол бөө улгаач болох ёстой хүүхэд те. Мичид заяаны үр гэдгийг мэдэхгүй юм байна. Нөгөө оддын хүүхдүүд гэдэг нь юм болов. За хасан үр гэж юм. Умбал үр гинэ. За ийм үрүүд нь яах нь ямар шинж тэмдэгтэй байх нь энэ шинж тэмдэг бол ерөөсөө 1-3 наснд илэрдгийн гэсэн. Одоо ялангуяа энэ бөө улаач болох ёстой хүүхдүүдийг ээж аав нь энэ хугацаанд шинжиж амжих ёстой гэдгийм байлээ. Тэгэхээр дараагийн дугаар дээр энэ хэсгээс та бүхэнд хүрэх болно. За тэгээд сонсож буй хүмүүстэй шеэр сайн хийхийг хүсье. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.